За өдрийн мэнд. Өнөөдрийнхөө бичлэгээр миний та нарт хэлж өгч байгаа юм юу вэ гэвэл нөгөө YouTube сувг шинээр нээж байгаа. Дөнгөж одоо саяхан YouTube сувгтаа болсон хүмүүс ч юм уу, тийм хүмүүст анхааруулах маягтай бичлэг оруулна. Ягаад гэвэл би өөрөө та нарт өнгөрсөн жил хэлжсэн анх удаага YouTube сувгтаа болоод одоо би өөрийнхөө гаргаж явж байгаа. Яг одоо энэ миний YouTube сувг хөгжиж явах явцад би ямар алдаа гаргаад байна уу? Тэгээд та нар тэр алдаагийн минь битгий давтаарай гэдэг үүднээс би ийм цуврал зөвлөгөө өгөх бичлэгнүүд яваад байгаа. Тэрнээс биш би одоо маш их туршлагатай блогер, туршлагатай YouTuber учраас та нарт зөвлөгөө өгж байгаа гэж битгий ойлгоорой. Ягаад гэвэл би яг энэ замыг дагаж явж явах хоорондоо яг мэдхгүйгээсээ болоод алдаа гаргаад яваад байгаа. За тэгэхээр өнөөдөр би энэ YouTube сувгийн маань анхааруулах тэгээд бас сувг нэг хэсэг хугацаанд хаадаг тухай бичлэг оруулах гэж байна. Тэгэхээр энд би өөрийнхөө мэдлэггүй туршлагагүйгээсээ болоод маш их том алдаа гаргасан. Ягаад гэвэл 3-4 жилийн өмнө анх одоо би YouTube сувгтай огт байхгүй дөнгөж одоо өөрийнхөө нөгөө сонирхлын дагуу ягаад гэвэл өөрийнхөө нөгөө ажилдаг сайтнуудын тухай бичлэгийг л энэ рүү оруулж ийсэн. Тэрнээс биш миний энэ дээр нөгөө энэ дүрмийн, зааврын ерөөсө судлаагүйгээр анх удаа би энэ рүү нэг видео оруулж ийсэн байна. За тэгээд тэрийг мэдээж хэрэг YouTube-ийн дүрмэн зөрчдөг гэдгийг мэдээгүй байсан. Тэр үед бол би баг худалчинд намайг дагсан хүн би та нарт хэлжсэн 6хан дагагчтай л байх үедээ тэр бичлэгийг оруулж ийсэн. За тэгсэн тэр маань YouTube-ийн дүрмийг зөрчсөн бичлэг байсан юм аа. Тэгтээ надад нэг юм анхааруулах ирсэн. Энэ бичлэг болохгүй гэд. Тэгэнгүүт нь би ерөөс ухаж ойлгоогүй зүгээр л яах вэ? Ингээл тэр бичлэгийг л устгацсан. Тэгэл ерөөсөө нөгөөдхийгээ мартцсан гэсэн. За дараа нь ингээд YouTube сувгтаа болоод нөгөө бичлэгнүүдээ ингээд тэр чинь одоо миний нөгөө мэдхгүй байгаад устгацсан бол миний хамгийн анхны анхааруулга байсан байна. За хамгийн анхны анхааруулга дээр тэр устгагдсан бичлэг маань одоо тэр болохгүй дүрмийг би зөрчсөн учраас одоо энэ YouTube-ийн одоо баазд нь автоматар хадгалагдчихдаг гэж ойлголоо. Тэгэл би тэр бичлэгийг устгахсанаас хойш одоо бараг жил гарan болсон гэсэн үг шүү дээ. Тийм үү? Бараг хөдөлчөнд 2 жил болсон ч гэсэн үг. Тэгээд би тэрийг аж мартцсан тухайн үед нь устгасан учраас. За тэгээд одоо нөгөө сувгтаа болоод анхныхаа бичлэгийг би бичээд яваад байна үстэй. Бичээд яваад ээж идэлчин гэв гэнтэхээ надад дахиад 2 дахь сануулга ирж байгаа. За 2 дахь сануулга болохтой зэрэг шууд миний YouTube сувгийг 7 хоногоор устгасан. Нөгөө устгах гэж хаасан. 7 хоног би бичлэг оруулах буюу өөрийнхөө нөгөө хүмүүст юу яах бичих одоо ямар ч тийм ирэхгүй болчихж байгаа. За тэрнээс монетизаци хүртэл одоо нөгөө нэг 1000 үзэгчтэй болохоос өмнө бол ерөөсөө тийм сануулга ийм юмнууд ч одоо нөгөө юу гэдэг тийм их юу биш мөнгөтэй холбоотой биш болохоор сонирхолтой биш байдаг байна автор хүнд. Яг нөгөө яг 1000 үзэгчтэй 1000 дагагчтай болчоод 4000 үзэлттэй болчоод яг нөгөө monetization гэд хийгээд ингээд мөнгө бодогдоод ирэнгүүт нөгөө төрүүчийн миний буруу юм хийсэн юмнууд чинь одоо ерөөсөө яг ингээд гараад ирдэг юм байна лээ. За ингээд би анхныхаа YouTube сувгийг 7 хоногоор хаалгаж байгаа. За тэр шалтгаан нь юу байсан гэвэл бас нэг сайт. За тэр сайт дээр яагаад энэ сайтнуудыг маань хаагаад байсан гэдгийг би тэр 2 дахь дээр л ойлгосон. Яагаад гэвэл нөгөө казино тоглоомнууд, мөрөөдө тоглоомнууд, мөнгө тавьж тоглодог ийм сайтнууд энэ дээр болохгүй байсан учраас би ч одоо ингээд ийм 2 шалтгаанаар нөгөө автоматар 2 удаа зөрчиж байгаа гэсэн. За ингээд явж байгаад яг сайхан тэр 1-7 хоногийн хаалтны дараа ердөөсөө яг сарын дараа дахиад нэг өглөө таны сувгийг 2-7 хоногоор хаалаа. Одоо энэ бол миний 2 дахь ингээд хаалт болоод одоо би 7 сарын 21 хүртэл дахиад дүрм зөрчих юм бол миний сувгийг дахиад 3 сараар хаагаад тэгээд дахиад зөрчих юм бол ингээ бүр мөсөн сувг маань хаагдах ёстой юм байна. Тэгэхээр би 7 сарын 21 хүртэл бол одоо ерөөсөө нэг ясандаа
нөгөө юу гэдэг лээ зүүн үзүр дээр сууж байгаатай яг адилхан болчихж байгаа. За тэгтэл 2-7 хоногийн тэр хаалт юунаас болсон гэвэл би нөгөө бүр хэдэн жилийн өмнө тэр анхныхаа хаагдсан сайтны линкнүүдийг бичлэг хийжсэн бичлэгнүүдийнхаа доод тал дээр тавьсан байсан. Тэгэнгүүт чинь нөгөөд чинь тэнд робот автомат ажилдсан байна. Ерөөсө free гэсэн үг тэ бүх сайтнууд маань одоо болохгүй болоо явчихдаг юм байна. Тэгэхээр бидний нөгөө цаг болгон ороод дардаг free гэсэн линктэй бүх сайтнууд чинь ерөөсө ингээд дөрөм зөрчсөн гээд шууд гараад ирчихэ. Ингээд би 2 дахь удаага 2-7 хоног сувга хаалгачихчаа. За одоо хэрвээ би 7 сарын 21 хүртэл дөрөм зөрчихгүй болвол энийг ингээд нөгөө төрүүчийн сануулгануудыг бүгдийг цэвэрлээд 0 болгоод эхнээсээ явдсан бэ. Тэгэхээр та нар минь одоо дөнгөж сувг нээж байгаа хүмүүс одоо миний энэ хэлж өгч байгаа дөрмийг маш их сайн монголоор орчуулж юу яаж аваарай. Ойлгоод миний энэ бичлэг яг энэ дөрмийн зөрчих нү, зөрчихгүй нү, болох нү, болохгүй нү гэдгийг бас нэлээдсэн анхааралтай байхгүй л би одоохондоо 1000 дагагч байхгүй, надад 4000 хүний үзэлт байхгүй юм чи ямар хамаатай ингэ тавьж болохгүй нэ. Яагаад гэвэл тэр чинь дараа нь бид нэрийг бүр хэдэн жилийн дараа ч байсан тэр чинь тэгээд баазд хадгалагдсан байт юм байна. За тэгэхээр энэ дээр одоо ингээд бичлэг татчихахад ийм реклам одоо бидний бичлэг рүү реклам оруулдаг компаниудын одоо биднээс юу гэдэг тэр компаниуд бол одоо ийм юмнуудыг хүлээн зөвшөөрөхгүй тийм ээ тэр гэсэн юмнууд энэ доор наа. За энэ дээр болохтан зэрэг бүр сая энэ 21 он 20 оны сүүлээс эхлээд бүр чанга нэлээд хэцүү болсон байгаа. За энэ дээр энэ ненормативная лексика гэхэлэр одоо нөгөө нэг хараалын үг урсгах тийм ээ хараалаа их муухай үгээр одоо хүнийг дайр доромжлох ч гэдэг юм уу. Тэгээд энэ яг нэг ганц нэг ширхэг хараалын үг мөг хэлэх юм бол болох юм шиг байгаа юм. Тэгээд энэ янз бүрийн нөгөө юуны хөгжмийн хамтлагуудын клипэн дотор одоо тийм ийм нэг цензурны үгнүүд орсон байх юм бол хараалын үг орсон байх юм бол гээд энэ. За тэгээд өөрийнхөө тэр нөгөө нэг юу бараг нөгөө бичлэгнийхээ урталд оруулдаг зурган дээрээ хүртэл одоо тийм хараалын үгнүүд оруулсан байх юм бол гээд ингээд энийг та нар өөртөө сайн уншаар. Тэгэхээр энэ мэдээжийн хэрэг тийм нэг одоо юу гэдэг хязгаар байх л ёстой байх л да. Яг ямар үгийг хараалын үг гэдэг ахын ямар үг нь юу тэр хоёр нь бол нэлээд хэцүү юм шиг байлаа шүү. За дараагийнх нь бол мэдээжийн хэрэг энэ том хүний контентууд болохгүй. Тэгээд тэн дээр чинь бас энийг айгүй сайн уншаараа тэр зүгээр нэг жижигхэн юм оруулсан ч гэсэн л болохгүй юм шиг байлээ. За энэ дээр бол ерөөсөө маш их сайн орчуулж уншиж аваарай. Дараагийнх нь энэ нөгөө янз бүрийн хүчирхийлэл хэрэгэлсэн тийм гэхдээ энэ дээр бас хүмүүс нэлийн юунууд одоо жишээлбэл нөгөө дахианы зодон, нохооны зодон ч гэдэг юм уу тийм тэд нар чинь хүртэл яг болохгүй болоо явчихж байгаа юм байл шүү. Тэгээд одоо бас нөгөө энэ хүмүүс нэг дээр үед одоо сайхан сэтгэлээр тийм ээ шархагдсан одоо амьтныг эмчилж байгаа ч юм уу те тэрийг одоо ингээ харуулах юм бол тэр чинь бас болохгүй тал руу явчихж байгаа юм билээ. Тэгэхээр та нар сувг хийж байгаа хүмүүс бол энэ дээр маш их сайн бодолцож өөрийнхөө юмд энэ тэндээс янз бүрийн юмнаас юу руу сувг руу чинь одоо жоохон зураг мурагч гэсэн орчих бай тэрийг сайн хараарай. За энэ бол мэдээж хэрэг тийм аймаар юмнууд тийм ээ шоконд оруулахар бичлэгнүүд. За дараагийнх нь энэ болохтон зэрэг янз бүрийн нөгөө нэг трюкнүүд тийм ээ одоо аюултай юунууд юу гэдэг лээ одоо уралдаанууд тийм ээ тэндээс бол нөгөө хүн юу яах гэмтэж болох өхөж болох тийм сценуудыг тийм ээ тэднэрийг бас оруулж болохгүй. Яагаад гэвэл янз бүрийн хүмүүс чинь тийм яг аймаар одоо хатан дээрээс үсэрж байгаа ч юм уу те тэрүүнийг одоо яг хүмүүс одоо сүүлийн үед тийм залуучууд тийм блогерууд одоо янз бүрийн гал төмөр гаргадаг ч юм уу эсвэл нэг тийм төлөгдөж болох үцаар юм бичлэг оруулаад идэг штэ тэднэрийг бол одоо хорцсон байгаа.
Яагаад гэвэл тэрнээс болж хүмүүс бэртэж гэмтэх учраас энэ дээр залуу хүүхдүүд сайн бодоорой. Яагаад гэвэл манайхан чи нөгөө янз бүрийн тийм туршилт нөгөө ийм блогер болохын тулд янз бүрийн туршилт хийгээд идэг хүүхдүүд, залуу хүүхдүүд. За тэрнээс нь болоод хүн гэмтэх, бэртэх, өвчж зовох тийм үхэж магадгүй тийм юмнуудыг хориглосон байгаа. За дараагийнх нь болохоор энэ мэдээж хэрэг нөгөө хар тамхитай юутай холбоотой. За энэ мэдээж хэрэг зэвсэг техник. За энэ янз бүрийн дайнтай холбоотой, үхэлтэй холбоотой ийм бичлэгнүүд болохгүй. За энд болохтон зэрэг энэ энэний дээдл дээр нэг юм байгаа. Яг одоо энэ дэр хаана гараад ирв? Одоо нөгөө бидний юутай холбоотой. Бидний сайттай холбоотой. Ягаад гэвэл нөгөө тэр мөнгө хожих янз бүрийн тийм казиногийн бидний одоо тэр сайтн дээр гів гинтхийн гарч ирээд идэв шүү дээ. Бид нэрийг ингээд сайт хийж яхад янз бүрийн одоо мөнгө хожих тийм уралдаанууд эсвэл казино тоглох аргачлал эднэр чинь бүгдөө хоригддог. Тийм болохоор би энэ рүү өөрийнхөө нөгөө сайтнуудыг оруулж чадахгүй байгаа. Яагаад гэвэл бид нэрийг ингээд яг сайтн дээр шорт линк хийгээд явж байгаа хооронд гів гинтхийн тийм юунууд казинотой холбоотой сайтнууд гараад ирдэг. Тэгэхээр энд чинь одоо тэр нэг ёсондоо хүний тэр их мөнгөө одоо алдах боломжийг одоо сурталчилж байна. Мөнгөө алдах тийм эрсдлийг хүмүүс сурталчилж байна гэсэн үг. Тийм болохоор одоо бидний тэр зарим ажилтг сайтнууд дээр гарч ирдэг рекламнуудыг хоригдолчд юм байна лээ. Тэгэхээр бид нар бол энэтэй одоо яг манай энэ криптовалютны сэдвээр бичлэг хийж байгаа хүмүүс бол тэн дээр маш их анхаараарай. Хаа нэгтэй газар тийм сайт жинхэнэ гараад ирчих юм бол жоохон гараад ирчих юм бол бид нэр дахиад нөгөө анхааруулганд нь орчих юм байна лээ. За би нэг юмыг ерөөсөө сайн ойлгохгүй байгаа. YouTube дээр яваад ороход бол тийм сайтн зөндөөл хүмүүс орчлаад байдیں۔ Ягаад тэд нэрийг блок болтгүй юм бүү мэд. Намайг л блоклаа хийцэн л байлээ. За тэгэхээр ингээд энэ дүрмийг сайн уншичаад тэгээ дараа нь би цаашаага энэ дээд талын энэ зөрчсөн юмнуудад миний бичлэгэнд ерөөсөө байхгүй байна гэвэл энэ одоо энэ доод талын энэ жижигхэн дээр ингээд дарах юм. Ягаад гэвэл би ерөөсөө энэ юунуудыг зөрчөөгүй гэд. Тэгээ цаашаага өөрийнхөө бичлэгийг татаад яваад байх юм шүү. Энэ дээр одоо ингээд дарна. Тэгэнгүүт энэ өөрийнхөө бичлэгийг би өөрөө баталгаажилт өгч байгаа гэсэн үг. Миний бичлэг бол эднэрийг ерөөсөө зөрчөөгүй гэд. Тэгэхээр бас айгүй төвхтэй байгааз би одоо өөрийнхөө энэ бичлэгийг энийг зөрчсөн байна уу гэдгийг бас амар сайн мэдэхгүй л бол айгүй хэцүү байгаа зү. Тэгээд өөр арга байхгүй. Тэгээд энэ поставь дацинку гэд энэ одоо энэ цэнхэр дээр дараад тэгээд цаашаага нөгөө бидний оруулж байгаа бичлэгийг шалгаад яв. Тэгээд тэрний дараа ингэж оруулах юм билий. За тэгэхээр би та нарт өнөөдөр нуршуу боловч би намайг маш их нуршиж гэн гэж тэгээд тэгэхээр уг нь хүмүүс чинь нөгөө сайн ойлгоогүйгээсээ болоод мэдхгүйгээсээ болоод ингээд санаандгүйгээр алдаа гаргаад тэгээ хайран бидтэй одоо 1000-аас дээшээгээ дагагчтай 4000 үзэлттэй ингээд цалингаа авах шатан дээрээ ирчээд сувга хаалгач бол миний хувьд бол маш хайран. Тэгэхээр та нарт яг над чиг ийм алдаа битээ гаргаарай гэдэг үүднээс энэ бичлэгийг хийлээ. За тэгэхээр та нар ерөнхийдөө ойлгосон яг ямар юмнууд нь болохгүй юм бэ нү гэдгийг дараагийнх нь болохоор юунаас сувга хөгжөхөөс өмнө яг ийм алдаа битээ гаргаарай. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. За тэгээд өөр энэ YouTube сувгтай холбоотой юм байвал асуугаарай. Би ингээд бас л энийг цааш нь үргэлжлүүлээл яваад байна. Одоо ингээд сувган дээрээс би яг надад ямар шинэ юм гарч ирв, ямар ашигтай амжилттай юм гарч ирв, ямар алдаатай юм гарч ирв гэдгийг та нартай хуваалцсанаа. За ингээд сувгийн мандагаад нөгөө лайк, комент бичээрэй. За ямар нэгэн шинэ сувгтай хүмүүс өөрөө дагагч юу яаж байгаа хүмүүс бол тэр доод тал дээр нь ихчээ намайг дагаарай гэж биччихээр эсвэл юу гэдгийг дөрвөн ширхэг нэмэх тэмдэг тавьчих юм бол би ороод дагчнаа. Би заримдаа өөрөө бас ажиглдаггүй. Намайг дагсан ч гэсэн би та нарыг дагах ёстой. Тийм болохоор энэ бол бас хүний чанар байх ёстой. Хэрвээ өөрөө яг над шиг ингээд олон дагагчтай болох хүсэлтэй хүмүүс бол
коммент дээр нь 4 нэмэх тэмдэг тавьчаарай. Би тэгвэл ороод ахалчнаа. За ингээд бүгдэнд нь амжилт.